100 гаруй бас жишээнүүд байна л да. Дэлхийд даяар идэвхтэй хөрөнгө удирдах байгаа 100 гаруй баялагын сонгуудын сайн туршлагач байна. Бидэнд авах сургамжууд ч байна да. Энийг ингээ багцлаад бид нар өнгөрсөн жил гарны хугацаанд судлаад үзлээ л дээ. Тэгэд ер нь нийтлэг амжилттай явж байгаа баялагын сонгуудын одоо нийтлэг одоо хэрэгжүүлж байгаа жишг зарчмууд гэх юм бол ерөөс багцлаад өчгсөн 24 зарчим байгаа даа. За энэ дээр бол нөгөө хараад бус, ил тод, мэрэгжлийн улс төрөөс ангид эдгээр зарчмуудыг хэрхэн үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм бэ гэдэг бараг гарын авлага шахуу одоо юм хэмжээнд бол судлагдаад за дээрээс нь хэрэг хэрэгжүүлж байгаа байдал дээр аль түвшинд хэрэгжүүлснээс шалтгаалаад бас баялагын сонгуудын амжилттай хөрөнгө удирдах байгаа хэсгээс шалтгаалаад ингэж явж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол бас өнгөрсөн 20 гаруй жил бас баялагын санг хэрхэн байгуулах юм бэ гэдэг одоо хэлбэрийн ч тэр те зориултын ч тэр одоо үндэсний хэмжээнд бол асар олон хилцүүлгүүдийг өрнүүлсэн байна гэж бидэд бол судлаад үзэхэд те тухайн цаг үедээ эдийн засгийн хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ гэдгээр бас баялагын сан ийм байх ёстой болов ийм зориулттай байх ёстой болов ийм асуудлыг шийдэх ёстой болов гэдэг одоо хилцүүлгүүдийг өрнөжсэн юм байлээ. 2024 онд үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдахтаа бол үндсэндээ ирээдүйн өв сан, хуримтлын сан, хөгжлийн сан гэсэн 3 сантай төрөлцсөн сангийн бүрэлдэхүүнтэйгээр үндэсний баялагын санг батлая. За ирээдүйн өв сан бол үеийн үед өвлөгдөх одоо үндсэн сангийн хөрөнгөлөө бол одоо хийж халдахгүй тухайн цаг үеийнхэн маань хуулиар баталснараа бол зөвхөн хөрөнгө оруулалтын орлогын цэвэр орлогын 10%-ийг л улсын төсвөрүүдтэй гэдэг зохицуулттай хуулиараа. Хуримтлын сангийн хувьд бол одоо үеийн иргэдийн яг хүний хөгжлийн асуудлуудыг одоо шийдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх буюу орон сууц, эрүүл мэнд, боловсролын асуудлыг иргэн өөрийнхөө хүсэлтээр хэрхэн шийдвэрлэхийг хүсэж байгаа энэ хүрээнд хэрхэн зарцуулахыг хүсэж байгаагаар нь зарцуултыг хийх боломжийг 2030 оноос олгоё гэдэг ийм зохицуулттай хууль маань батлагдсан байгаа. Хөгжлийн сангийн хувьд бол улсын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон одоо төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдэг зохицуулттай. За ингээд явж байгаа. Тэгэхээр эдгээр 3 сангаа бас бид нэр аягүй сайн судалж ойлгоод, хуулийг аягүй сайн судалж ойлгоод хэрэгжилтнэр яаж буух юм бэ гэдгээс судлаад явлаа л да. Тэгэнгүүт ирээдүйн сангийн хувьд олон улсын зах зээлд дөрөвний илтгэр Норвегийн баялагын сангийн ерөнхийдөө загвараас их авсан ийм сангийн жишээ байгаа юм. Тэгэхээр олон улсын зах зээлд хөрөнгө удирдлагыг хэрэгжүүлээд үеийн үед өвлүүлнэ. За тэндээс орсон ашиг орлогыг одоо улсын төсөвт 10%-ийн л улсын төсөвт 2030 оноос төвлөрүүл гэж. Одоо цэвэр хуримтлагдаад явж байгаа гэсэн. Хуримтлын сангийн хувьд бол дотоодын зах зээлд, өргөн зах зээлд тодорхой үн цааснуудад одоо байршуулт их боломжтой ийм хөрөнгө удирдлагын бодлогыг бол одоо 2025 оны 2 сард засгийн газар баталсан байна. За эдгээр ингээд хөрөнгө удирдлагыг хэрэгжүүлэхэд бас ингээд олон улсын зах зээл, дотоодын зах зээлийн нюансуудыг мэдэрсэн бас нэлээд өндөр мэргэжлийн баг чадамж өөрөө бүрдэх шаардлагатай байгаа. Тэгээд нийтдээ өнөөдрийн байдлаар үндэсний баялагын санд 7.7 их найд төгрөг хөрөмтлөгдсөн байна. Энэ дотроо 6.6 их найд төгрөг нь бол одоо ирээдүйн санд 1.1 их найд нь бол хөрөмтлийн санд байна тийм. Эдгээр нь бол ирээдүйн сангийн хувьд бол сангийн амнаас илүү тодорхой мэдээлэлүүд өгөх бах. Олон улсын зах зээлд одоо төв банкны одоо найдвартай тийм дөрвөн өргөх чадвартай үн цасны төрөлд бол байршуулт хийчихсэн. Одоо жилийн нэг дунджаар 4 орчим хувийн хүүтэй удирдагдаж байна. Хуримтлын сангийн хувьд бол одоо бодлогын хүүгээр өсгөж хариуцуулж байгаа ийм ажлууд зохион байгуулж байна. Цаашаа энийг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр бол Чингис хаан үндэсний баялагын сан компани зүгээс хийсэн судалгаанаас бол гарч ирэхэд бол ерөөсөө л их үүсвэрийн тогтвортой байдлыг бид нар хангах шаардлагатай. За энэ дотор бол бид нар одоо уул уурхайн салбарынхаа бодлогын дэмжил бодлогыг одоо тэлэх талд нь уул уурхайн гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талд нь бид нар хэрхэн дэмжиж ажиллах юм бэ гэдэгт бол өнгөрсөн хугацаанд ажилласан. За нөгөө талдаа төрийн өмчт уул уурхайн компаниудын үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ гэдэг чиглэлээр ч гэсэн ажиллаад сая бодиттой томоохон шийдвэрүүдээс гараад явж байна л да. За 3 дугаарт бол мэдээж хөгжлийн сан дээр бид нар хэрхэн их үүсвэрийг төвлөрүүлж чадах юм бол бас хөгжлийн сан гэдэг маань өөрөө гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг төвлөрүүлэх боломжтой бас аюул том потенциалтай сан баггүй. Тэр энийг яаж бид нар эдийн засгийн хэрэглэлд оруулж яг уул уурхайн салбар байна, аж үйлдвэрчлэлийн салбарынхаа яг тодорхой хамгийн өндөр одоо үр ашиг авчрах нийлүүлэлтийн гинжин хэлгээний хаана хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэг. Энэ талаас нь хараад хөрөнгө оруулалтын одоо бодлогоо хөрөнгө удирдлагын бодлогоо тодорхойлож цаашаа явах шаардлагатай байна. За энийг хэрэгжүүлэхэд бол яг дөрөв нэлдэг шиг мэрэгжлийн чадамж бүрдэх шаардлагатай. Энийг бүрдүүлэхдээ бид нар сэний ээлжинд гадаадын мэрэгжлийн чадамжтай баг фирмүүдээс хамтарч ажиллах зүйтэй болов гэдэг бодлогын зөвлөм саналыг бол засгийн газартаа өргүүлээд явж байгаа л да. Улмаар энийг бид нар дотоодоо нутагшуулаад хамтарч хараад бус ил тод за дөрмөн суурилсан буюу бид нар rule based гэж хэлээд байгаа. Энэ зарчмуудыг нутагшуулах шаардлагатай гэж байна.